Элэг зүрхнээс уяатай энхрийн Монгол орн минь. Эцэг эхээс заяатай эрдэнийн алтан үлгэй минь. Сэрүүн булгийн уснаас нь ундалж, сэргэлэн дэнжин салхинтан илбүүлж, хөрстийн элгэнд хөл нүцгэн өсч бойдсон дон. Монгол хүн элэг зүрхнээс их орноо хайрлаж чаддаг юм. Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн өвөгдийн захиалсаар өнөөдрийг хүртэл Монгол газар нутаг бүрэн бүтнээрэн ариун дагш нараа хадгалагдаж үлдсэн. Гэвч сүүлийн жилүүдэд Монголын баялаг шунсан харийнхны санаархал хэрээс өдөрч Монгол газар нутаг уулуурхан хүчтэй техникийн хөл дор энэлэн шаналж байна. Канадын Синтера Голд компани харьяа Боро Голд компани Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт 2003 оноос эхлэн алт толборлож байна. 1998 онд засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулснаас хойш энэ компани талаар сайнаас сан илүү сар мэдээлэл тасарсангүй. Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээ нэрийн доо Монголын 40 тонналтыг татваргүй гаргаснараа энэ компани Монголын уулуурхан муу жишг болон үлдсэн. Борогийн үндсэн ордыг 15 жилийн дотор ашиглахаар засгийн газартай гэрээ хийхдээ олборлолт эхэлсэн эхний 3 жил татвараас 100%, дараагийн 3 жил 50% хөнгөлөлт ажиллахаар гэрээ хийсэн. Хөнгөлөлт ажиллах 6 жилийн дотор нөөцөө бараг тэр чигээр нь олборлож Монгол улсын засгийн газрыг мад тавьсан. Борогийн ордоос 40 тонналтыг татваргүй олборлсон энэ компани ухсан газар таан техникийн нөхөн сэргээлт өнөөдрийг болтол бүрэн хийсэнгүй. Хэвлэл мэдээдийн хэрэгслээр нөхөн сэргээлт хийсэн тухай өнгөцсөн төлбөрт материал тараахаас биш яг газар дээрэн алт олборлсон нөхөндөө олборлсон шороогон ядаж хийчихсэнгүй. Одоо Борогоолтын олборлолтыг өгч байгаа талбай дээр хичнээн усан ой байсныг мэднэ шүү дээ. Тэгээ энэний дараа бол энэ усан ойстой нэг ч ирэхээр хасагдахгүй гэж ярьж ирсэн. Нэг бид нэр санаж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэнд юу болж байна, юу үлдэж байна тэр зүгээр л нүцгэн хонгол яг л дээрээс нэг хөрсөөр очимор болоо тэгээд нэг хөрсчүүлсэн Улаанбаатарын зам талтай наадмын хүндийг одоо дахиад хүн зэрэгэлт хийх чаддаг хэдэн сая доллар хэрэгтэй би мэдэхгүй. Алтын аваада авдрын хөсөр чулуудсан Боро Голдтай хариуцлагын тухай ярих хангалттай шалтгаан үг нь бий. Гэтэл өнөөдөр энэ компани Монгол улсын хуулиар хориглосон газарт алт тухна баталсан хуулийн хүчингүй болгуулн хэмээн цээжин дэлдэж суна. Борогийн ордын бодийн хөтөлсөн тус компани өнөөдөр Сэлэнг аймгийн Мандал сумын нутаг ноён уулын зүүн суг гацууртад алтны үндсэн орд олборлохоор захиж байна. Алдартай ноён уулын орчмын энэ газар бол Монгол орны ой, усны гол нөөц төдийгүй түүхийн дурсал газар. Учир нь ноён уулаас олдсон хүннүгийн үеийн булш Аз төдийгүй дэлхийн археологийн судалгаанд том байр суурь эзэлдэг. Харин ноён уулын зүүн суг гацууртын голд 1992 оноос эхлэн гацуурт компани олборлолт хийсэн. Тэд лицензийн Боро Голд компанид худалдаснаар өнөөдөр энд Боро Голд компани алтны үндсэн орд ашиглахаар бүх үйлдвэрлэн хийж зам талбайгаан байгуулад хэлжээ. Олборлолтын талбай нь гацуурт холын яг голдрол дотор төдийгүй нарс, хус, шин стэргүүтэй залуу модоргосон битүү ой дотор юм. Боро Голдын гацуурдын голдын уулах үндсэн ордын олборлолт ой модон дундуур тавьсан зам уурхан камп зэргийг байгуулахын тулд нийт 168 га газрын ой модыг тайрахаар захиж байна. За гацууртын голд өмнө нь гацуурт компани шорон олборлолт хийж байсан алтны за байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх замаар шорон олборлолт хийж байсан газар нь өнөөдөр ийм зулцхан моднууд хаа сайгүй ургасан байна. За харамсалтай нь Синтера Голд компани энд дахин үндсэн ордын ашиглалт хийснээр өнөөдөр энэ ургасан зулцхан модыг одоо дахиад тайрч таслах хэрэг гарч байна. За ер нь энэ хоёр компани нийлээд энд 168 га газарт мод огтлолт хийн. За өнөөдөр одоо олборлолт хийх газраа эхнээс нь тэр уулын арыг хэтэрчгт нь ой модыг нь тайрч огтлон унгаасныг та бүхэн харж байна.
Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдсэн ой, усны нөөц газарт нь эзэн суусан бороо говьлд энд Канадын вант улсын хил хязгаарыг төмөр тороор загнажээ. Малын бэлчээр, уух ус, гижгэх газрын харийнханд булаалгасан нутгийн малчид өнөөдөр бороо говьлдаас ундны хан усыг царайчилсан. За одоо бол ингэж энэ толгой яг энэ гэрүүдийн артлын толгой болохоор зэрэг манай түнхлийн ард түмний морио уралдуулдаг наадан хийдэг толгой нөхгүй юу. Тэгээд хуучмал гасуурт компани тэрнээс цаашаа байсан юм уу? Тэр цаана харагдж байгаа тэр гэрүүдээс цаашаа юугаа яадаг гэсэн. Үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Одоо Бороо гэдэг компани орж ирснээс хойш бүр энэ хүртэл хашаага сунгаад нэг эсэндээ 2 км газар шахуу сунгачаад байгаа байхгүй юу? Газрын. Тэгээ одоо нутгийн иргэд морь уралдах талбайг болсон. Тэ? Хоёр энүүгээр энэчнээс явж тагтагс нь оюун хайрхан удаа дахиж чадгаа болсон. Гэх жишээ нь ингээд зөндөө юм ярил. Одоо яг хаана вэ? Одоо энийг харагдаж байгаа харьцал оюун хайрхан байхгүй. Тий. Тэгээд одоо энэ нутгийн иргэдэд ус зөөж өгж байгаа энэ компани. Голноос уухгүй байгаа. А мал нь тий. Мал нь бол голоос уугаад хүн нь бол энэчнээс ус зөөж өгж байгаа. Нэг ёсондоо би бол ингэж бодоод байна нутгийн иргэний хувьд. Бидэнд ирээдүй байхгүй болж байгаа юм байна. Олон нөгөө индаамчууд те яг тэрэн шиг бид сүнэх гээд байна. Усын зөөж өгжөө дараад нь усаараа хараад болж шүү дээ. Тий, нэгсэндээ усаараа хараад болж одоо морь уралдах наадад цэнгэх ард түмнийх нь наадмын талбай байхгүй болж байна. Ингээд эцсийн эцэд бидний ирээдүй бол байхгүй болох нэ. Тийм учраас бид энэ компанийг ер нь болийг шийдэд байгаа. Алтуул амьдрал бишээ. Тэ хүний ирээдүй хооч үйл чухал шүү дээ. Яг доор нь одоо усных нь ихэн дээр энэ бороогүй талталбарлаад доор нь их олон айлууд шүү дээ. Энэ айлууд ч одоо тэгээ хөрхийн зовлонгол яриа сууж байна. Яахаач мэдэхгүй сууж байна. Зовлон яриад байна. Одоо та нар энийг асуудлыг ярьж шийдэж өгөөч. Бид гуучин бас болдог байсан гэд. Тий. Өөр энэ их хэмжээний мод огтлсон. Энэ нодлон он газрынхандаа бид нэр шалгалтаар ирэхэд нодлын энд бол маш их мод оолцсон гэж байна. Бид нар энэ хаврын бас хэвлэлийн баг хурал хийсний дараа энэ моднууд энэ том шороонд ор болсон. Энэ нэг харлаад байгаа энэ шороонд орч бас болсон. Цаанч одоо зөндөө мод харагдаж байгаа яг тэр сүлдийгээд. Маш их мод ойг сүвтгээд энд дор болоод дарсан байхгүй. Тэр баримт мэдээллүүд бол бидэнд бас байж лээ. Хэрвээ энд алтны үндсэн урд олборлвол ноён уулын зүүн сугны мод тэр чигтэн хядагдаж хөрсөн нэргэн гацууртгол газрын хөрснөөс арч ирнэ. Бороо говьлдын олборлох гэж байгаа энэ газар нь Монгол улсын хуулиар ашигт малтмал хайх олборлохыг хориглосон газар. Учир нь өнгөрсөн жилийн ягуудад улсын хурлаар гол мөрний урсац бүрэлдэх их ойн сан усны сав газарт ашигт малтмал олборлох хайхыг хориглох тухай хуулийг баталсан. Энэ бол уулуур хам балгаас болж ус голоон ширгээлгэж хөрс шороогон эргүүлж химийн хорт бодисоор хүн ардан хот суурин гар нь хордуулсны эцэст аргагүй эрхэм баталсан хууль. Гэтэл Бороо говьлд компани Монгол улсын их хурлаар баталсан энэ хуулийг өөрчлүүлэхээр лобби хийж байгаа гэдгийг ил цагаанаар зарлалцсан. Өнөөдөр Монгол улсын төрөөс 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хууль батлан гаргасан. Энэ хуулийн хүрээнд бол одоо та бүхний яриад байгаа энэ гацууртаа ордчин ерөөс хориглогдох заалтанд орсон байгаа. Тэгэхээр энийг та бүхэн яагаад Монгол улсын төрөөс батлан гаргасан хуулийг дагаж мөрдөхгүй энэ гацууртаа ордыг яг ямар хууль зүйн үндслээр та бүхэн ашиглая гэсэн юм бодолтой байгаа юм бэ? Энийг mining. We're not mining. Currently there is a lot of lobbying by the Mining Association to Байгаль орчин тэр ус бүрдэх хоол мөрөө хамгаалах Монгол төр орч нэртэй хуулийг өөрчлөх талаар лобби явуулж байгааг би мэдж байна. Монголын уул уурхай үндэсний ассоциац тэргүүлээд энэ хуулийн зөрчил асуудлуудыг зохицуулах, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг би мэдж байна. Ямар ч үсэн хугацаа шаардсан тодорхой энэ хууль бол өөрчлөгдөн гэж бодож байна. Энэ бол Монголын баялагт эдэн суусан харийнхан авилагч улс төрчдөр нь хүснэн хийлгэж чаддгийн нотлого. Өөрөөр хэлбэл хөрөнгөтэй, мөнгөтэй хэнч өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн хууль захиалж бас хүссэн үедээ буцаагаад хүчингүй болгуулж чаддаг ийм л мөнгөний улс төр олигархын засаглал өнөөдөр Монголд тогтжээ. Энэ явсаар эцсийн үр дүнд Монголыг үндэс язгуураар нь мөхөөх хорт үр дагавартай.
Өнөөдөр хүн мал уух усгүй ангаж цангаж байгаагаас ч илүү аюул бидний хүлээж байна. Энэ бол гацууртын голд нүүрлсэн хүнцлийн хор. Өмнө нь энд газуур компани шорон орд олборлоход ойд ороход цэвдгээс асар их хэмжээний хүнцэл ил гарсан байна. Энэ яг хоо байгалаараа байвал энэ угаасаа алтыг дагаад бол хүнцлийн төрлийн хүнцэл бол байдаг. Одоо манай боротч байж байгаа. Хүнцэл гэдэг чинь айхтар хортой юм байна л дээ. Нэг би бас гэрэлтээр дамжуулаад ярьж байсан юм шиг байсан. Алтыг дагаж өгөх биш яг алтны ард мөнгө явдаг, мөнгөний ард хүнцэл явдаг. Энэ бол хууль. Тааж байсан алт усан газар хүнцэл ирэх. Хүнцэл бол Монгол улс зөвхөн энд биш дээ. Монголч хүнцэл байна. Нөгөө хангалттай бид нэр цаанад мөнгө усгал яриад нэгж бөө хүнцэл. Тэгэхээр алтны орд дотор байгаа энэ хүнцлийн хэмжээ агуулга хэмжээ өндөр байх тусмаа тэр араас нь дагуулгаар урьж гэнэ юм байна. Эрдний хаад ноёд BBS-ийн ушаа авахын тулд анх хэрэглэж ирсэн хүнцэл хэмээх энэ хор хэрэгэлсэн даруйдан тухайн хүнд ямар ч шинж тэмдэг илэрхгүй мөртлөн аажимдан аминаас үр удамд нь нөлөөлдөг асар хүчтэй хор. Энэ хор өмнө нь энд шорон орд олборлоход их хэмжээгээр ил гарч тэр нь цас борооны усаар дамжин хараагуудыг бохирдуулах хэмжээнд хүрчээ. Монголын газар тариалангийн гол амин тэжээл болсон хараагуул сэлэнг мөрөнд хүнцэл орж гэмээн монголчууд хүнсээрэн дамжин тэр чигтэн хорд хаюул та бидний хүлээж байна. Гацуурт голоос илэрсэн хүнцэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 15 дахин хэтэрснийг судалгааны дүн харуулж байгаа. Хүнцэл бол хөрсөн дор ямар нэг хүний гар хүрээгүй те ийм үед бол ямар ч хороогүй тэр агааргүй орчинд бол байж байдаг. Тэгтэл энд шорон ордны олборлолт явагдсан байна. 9 оноос тийм ээ. 1900. Энэ үед яг үгээр тэр хөрсөн дор байсан хүнцлүүдийг ил гаргаад шорон ордны ил гаргаад тавьчихна. Тэгэхээр нөө хүнцэлч агаартай ил гаргаад ирэхээр эсэлтэй маш бага хэмжээнд л дээ. Энийг бол тэгж энэ чинь бол авиамор ингэ нэлээх гайхад талбайг аварсан шорон ордны үйл ажиллагаа явагдсан байна шүү дээ. Тэгээ энд яг эсэлтэй ирэхээр тэнд эсэлцэн хүнцлүүд маань бол дангарайлаас хүнцлүүд маань бороо цас тий энэ усаар одоо энэ байж байгаа газрынхаа хамгийн намдор газар хоригдлогдчихлээ. Тэр бороо цас нь угаагдаал яваад байна гэсэн. Энэ нь бол цаашдаа ямар хорттой юм бэ гэвэл голынхаа голдрлоор дагаад одоо цэвэр гол руу очиод тийм ээ хортуулаад. Тэгээ хүнцэл маань бол хорвоо чанар нь бол тэр дор нь хүнийг алддаг, устгадаг, мэдэгддэг. Тэр нь явандаа яаж явах вэ мэдрэлт нөлөөлөд явцсан юм байна тийм ээ. Удаан юуны явцад тэр хүнд нөлөөлж тэр хүнийг хордуулаад дээрээс нь урагт дамждаг. Тэгвэл одоо урагаас урагт явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр маш хортой байсан. Тэгэхээр энийг бид нэр илрүүлээд орон нутагтаа эхлээд бид нэр ярьсан байгаа. Тэгэхээр энд байгаа энэ шорон ордноос ийм хэмжээний хүнцэл илэрсэн бол одоо үндсэн ордоос нэг хичнээн хэмжээний хүнцэл илэрхийг бид нэр ярихгүй байна. Шорон ордонд маш хүнцэл байсан дэрийн ил гаргаа хийцнийг бид нар тэрийг цэвэрлэх гэж байна. Тэгээд одоо шороог нь авчгаад доотлын тэр үндсэн ордоо ямар хэмжээний хүнцэл байгаа, ямар хэмжээний тэрийн дагсан зар мөсөлт явагдах юм дээр асуудал масал боломжгүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байгаль орчин бид нэр яг гадна талаас нараад нутгийн иргэний хой мод хадагдчихлаа. Энэ усны их ингээд одоо бохирдчихлаа гэж яриад байгаа болохоос цаана яг жинхэнэ хамгийн аюултай тэр хүнцэл гэдэг юм хүнд яаж нөлөөлдөг, хүний урагт яаж нөлөөлдөг энэ тэрэ талаар бол одоохондоо ерөөсөө юм ярихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ аюулыг бол энэ ерөөсөө бид нар үргэлж санаж явах хэрэгтэй байна. Алт улбарлахын төлөө асар их талбайг химийн бодисоор хордуулж Монгол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээний хор хохирлыг энд дуудсан газуурт компани захирал Чимбат гэж хэмбэ. Газууртаас олборлсон алтныхан буйнаар Монголын толгой баячуудын нэгэнд зүй ёсоор тооцогдсон түүний байгаль орчинд учруулсан хохирол ганц газуурт голоор тогтсонгүй. Монголын аль сайхан байгальтай газарт алт ухын хэмээн эрх мэдэл хөрөнгө мөнгөөр далайлгад зуuna. Өвөр ханга аймгийн Батулзы сумын нутаг Сөдөтийн эхэнд алт олборлсноор алдарт орхны хүрхрээний амийг тасалсан энэ хүнд Монголын хувьд үйлчилдэг бай. Одоо тэрээр Монголын түүх соёлын дурсгалт газар Төвхөн хийдийн орчимд алт ухаар лиценз авчээ. Энэ олон хүмүүсийн эрх ашгийг ирээдүйн хойч тань боловсныхаа төлөө тэрээр хариуцлага хүлээх нь байтугай.
газууртын ордоос Boro Gold компани олборлол халтганы орлогын 3%-ийг ганцааран авах гинэ. We have a very large Юуны түрүүнд газууртын лицензийг Centerra Gold компани дангаараа эзэмшдэг. Ямар компанид хувааж эзэмшдэг. Гэхдээ нөөц ашигласны төлбөрийг шууд одоо орлогоос нь ямар нэг ашиг биш. Орлогоос нь шууд 5%-аар Монгол Улсын засгийн газар төлнө. Орлогын 5% гэдэг чинь ашигын биш, орлогын гэдэг чинь маш том тоо. 3% газууртын зарлагдсан хариуцлагатай компани захиалчийн баттай төлөхөөр хийсэн байгаа өмнө лиценз төлбөр эзэмшсэн. Газуурт Бороогийн үйлдвэр хоёрын хооронд барих зам дээр ажиллах өдөр тээвэрлэх үйл ажиллагааг газуурт хөгжүүлэх компани, хязгаарлагдсан хариуцлагатай компани зохион байгуулсан. Монголын 3 сая иргэн газууртын орлогын 5% хүртэж байхад Чинбатгагч ганцаараа ордын 3%-ийг эзэмших гэнэ. Ашигт малтмлын хуулийн алдаа завхарлын бас нэгэхэн хэсэг нэ. Монголын бүх ард түмэн нийлээд лицензийн эзэнгийнх ганц хүний хүртэх ашигтай тэнцүү шахам ашиг хүртэхийн төлөө газууртын голоон хуулж 168 га газрын модоо тайруулж газар тариалангийн гол бүс нутгаан үхлийн аюултай химийн бодисоор хордуулах шаардлага байна уу гэсэн асуулт аяндаан урган гарна. Ирээдүйд ус алтнаас илүү үнэтэй болно гэдгийг нэгэнтээ тодорхой болсон энэ нөхцөлд энэ газарт уурхай ашиглах ямар ч шаардлага байхгүй гэдгийг захын иргэн хэлж байна. Ерөөсөө хүн алт иддэггүй, ус уудаг, агаар амьсгалдаг гэдэг дээр л тийм л байр суурьтай баг. Энэ бол уг нь Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2 заалтаар бол Монгол улсад газар түүний хэвлэл, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалтанд байна гэсэн заалт. Эн чинь төрийн мэдэлд байна гэсэн үг биш, ард түмний мэдэлд гэж бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд төр бол хамгаалахад өөрхтэй болохоос төр ард түмний нэрийн өмнөөс энэ байгалийн бүх баялагийг гадныханд янз бүрийн аргаар зараад борлуулад байх эрхтэй гэсэн үг биш. Уул уурхайд ямар хэмжээний ус хэрэглэж, ямар хэмжээний хөрс талхлагдж, байгаль экологид ямар хор хөнөөлтийг бид гадарлах болсон. Тэр дундaan усны хомсдол, хуурай шилт, цөлжилт нүүрлэж байгаа энэ цаг үед бид нийслэлдэн ганц төгөл, цэцэрлэг түрээлэн байгуулж чадахгүй 20 оныг үдлээ. Гэтэл устай, модтой газрын харийнханд суйтгүүлэхийг хэн ч үсээгүй. Энэ моддыг хэвээр нь үлдээхийг Канада захирлаас хүсэхэд ямар нэгэн хэмжээгээр ашиг хов хүртэж амьдрах тухай нэг хэсэг хүмүүс заавал бодож л амьдрдаг л да. Гэхдээ тэр авахтаан бол энэ байгалийн зүйн хөтлөөр хэдэн сая жилийн хугацаанд бий болсон зүйлийг эвдэн бушнуулчаад тэгээ бий бол тушаалах нэлээ. Эвдэн бушнуулчаад буцаагаад бий болгоно гэдэгт би ерөөсөө итгэдэг үеийн та энэ дээр ямар бодолтой байна. Та бол яг олон л гэж яриад байна л да. Ерөөсөө өөрөөр хэлбэл нэг их шолоо утгаар хэлэх юм бол таны хамрыг авч чийчаад хамраас ч илүү сайхан нөхөн сэргэлт хийнэ. Амьд бит гэж бодоход тийм ээ. Гарыг тасдаж яжхад эсвэл сайхан хэлж болно те. Энэ одоо судсын тасдаж яжхад цас олдуулчихад илүү сайхан болгоно гэдэг бол их юуг сонсогдож байна л та. Эсвэл сонсогдож. Full of living organism, trees are alive. Тантай санал нэг байна. Дэлхийн байгаль бол амьд гэдгийг би тантай нэгэн адил бодож байна. Мод бодсоо бүгд амьд. And like any living organism, if a living organism starts getting sick, it needs a doctor or something to help it survive. And we are helping not a tree to survive, but by reforestation and replanting, we are helping forests to survive. Тэгээд амьд организмын хувьд ямар нэг өвчин туссан тохиолдолд эм чирэг болдог шиг манай компани энд үйл ажиллагаагаараа өвчлсөн модыг сэргийжүүлж нөхөн сэргээлт, ой нөхөн сэргээлтийг хийх болно. Өвчлсөн модыг сэргийж чадах байна гэж. Өвчлсөн модыг сэргийж чадах байна гэж. Та уг нь харуул байгаа. За. That gentleman is claiming that there is no disease tree can be seen around here. Одоо жишээлбэл энд өвчлсөн мод таа заагаад өгдөө гэж л. Can you show us which tree has been diseased? The trees without the bark on the top. See the trees without the bark.
Several trees have no bark on it. On the other side, you could also see. Төмөр төртөө тэр чинь хатцсан бод. Энэ одоо энэ ургаж байгаа энэ ногоон энэ шинс байна, нарс байна, хус байна. Өшөө доороос нь ургаж байгаа тэр жижигхэн бот зөндөө мод байна шүү дээ. Бүхэл мод өнөөдөр эдгээр амьдрах гэж тэмцэж штэ. Тэгж яхад энийг өнөөдөр устгах гад байж байгаа чинь бид нар таалагдахгүй штэ. Алтны үндсэн урд ашиглах асар том уурхай байтугай ганц усан буугаар шорон урд олборсны төлөө хүн мал яаж усгүй идэж харангадж байгааг бид хажуугаас нь харж болно. Гацууртын зүүн талын ам буданчин голд жижигхэн бичил уурхай олборлолт явуулснаас болж хүн мал 7 хоног усгүй болж яаж зовж зүдэрч байгааг нутгийн иргэд нь хэлж байна. Явж байна. ТV-с явж байна. Тийм. За. За. Ямар асуудал байна яасан? Ярилцлага явж байгаа гэхээр би ирлээ. За. Аяна ус бохирдож байна. Маш их бохирдож байна. Тэгээд бохирдоод хоёр дээр энэ ус маань хаагаад боож ирсэн чинь энэ олын маань хэтэнд амтны одоо жараахан байна. Усныхын шоу байна. Тэгээд одоо мэлкийн одоо ингэ хатаад өглөө. Тэгээд усаа одоо та нарыг зүүнгээд би усаа тавьчих. Одоо та нар доош ирэхээр чи усаа боогаач. Одоо мал ингээд өдөрт нь хатаад ангаад одоо бид нэг бичгэнээр жүргсэн гол ороод ингээд мал усалж. Бол байж энэ та. Малчид өөрөөр хэлбэл энэ уурхаагаас гарсан хаягдал ус. Хаягдал ус одоо мал ууж одоо мал бас шарах шавг барьж байна. Одоо миний нэг үнж байгаа морины хоолонд юм гарч байна. Тэгээд би усны бохирдол болов гэж би одоо өөрөө хэлэх гээд саяар нэг уурхаа хаалгаар урах гэсэн чинь ургуулахгүй харин та нараар эрүүлж орж ирлээ л дээ. Энэ юу хэд хоног усгүй болсон юм? Энэ одоо усгүй болоод одоо төрөө бид 10 хоног усгүй байсан. Өчигдөр нэг хагастай байсан. Тэгээ өчигдөр сумаас нэг хэдэн хүн ирээд устай байсан. Энэ шөнө байхгүй усууд ирээд манай усаа тавьчихсан тавьж байгаа. Энэ өглөө босгод байхгүй тастаад аваасан. Энэ өглөө нэг хагас ус мал усуулаа. Тэгээд энэ өөр таяад гэрэдэггүй. Энэ халуунд хүн малгүй одоо хэцүү байна. Усгүй байгаад хэцүү байна. Та нар өөрсдөө амных усыг яадаг? Бидний яг энэ уурхаагаас нэг өнжөөд нэг ус авч өгдөг. Заримдаа өнчихтэр ус нь муудаад байна одоо. Яхаран Монголын 40 тонналтаар гаран угаасан Канада компани өнөөдөр Монголын бүхэл бүтэн голын нэг сумын цаашлаад Монгол үндэсний эрх ашигыг улан дорон гიშгэж Монголын ирээдүйн хойчин хувь заяагаар дэнчин тавьж алт тухах ёстой гэж. Монголын улс төрчид гадаадын компани захиалгаар яагаад баталсан хуулиан буцааж хүчингүй болох ёстой гэж. Тэд Монголын төрөөр иргэдийн эсрэг шийдвэр гаргуулж чадна гэдэгтэн дэндүү итгэлтэй байгааг хуулиар хориглосон газарт нь алт тухахаар бүх бэлтгэлэн базааж байгаа энэ үйлдэлээс харж болно. Гадныхны захиалгаар их орнон худалдаж ард түмнийхэн амьдралыг зодиосулдаг ийм засагтай байхад бид ирээдүйн тухай өөдрөгөр бодож чадна гэж үү? Харин энэ компани хариуцлагагүй үйлдэлээс болж Монголын үрс оюун хомс өрөөл татанхай эргэтэн дутуу төрж Монголын газар нутаг химийн бодисоор хордож уу хусгүй гიშгэх газаргүй болох ийм л эмгэнэлт хувь заяа бидний хүлээж байна. Борооговл компани захиалгаар Монголын төр баталсан хуулиан хэрхэн өөрчлөх эмгэнэлт жүжиг хэрхэн өрнөхийг ард нийтээрэн анхааралтай ажил үлдлээ. Сонгуулийн бол хай шудраг бус үйлдэлэн дарахын тулд хоёр нам хамтарсан засгийн газрыг байгуулсан. Хяналтгүй сөр хүчингүй болсон Монголын төр ард түмнийхэн эрх ашигыг хөсөр хайж гадна дотны хөрөнгөтлүүдийн захиалгаар ажилтдаг боллоо. Монголын ардчлалын эхний тэр мөрөөдлийн үед дуусаад 7 сарын 1-ээс хойш Монголд тэгэхээр бодит мөнгөний засаглал тогтсон гэдэг нь харагдаж байна. Монголын 40 тонналтыг татваргүйгээр гаргасан Канадын Boroogold компани өнөөдөр Монголын төрийг лоббидж хуулийн бүсэс нэрэн өөрчлөлтөнд хэвэн бардамнаж байна. By the Mining Association to amend the mineral law. Өнгөрсөн жилийн наадмаар оюу толгойн урдазран Канадуудад бэлгэлсэн засгийн газар энэ наадмаар 5 толгойгоор туг тахихаар яарч хэллээ. Баяр наадмаар далимдуулан Монголын ард түмэнд ашиггүй шийдвэр гаргадаг ийм төрд энэ засгийн газарт ард түмэн бид итгэсээр байх уу?